Эхний мэдээ. Монгол улс Оросын холбооны улстай байгуулсан шатхуун болон агаарын хөлгийн түлшнийлүүлэх хоёр хэлэлцээрийг хамтд нь хүчин төгөлдөр байхаар тохиролцсон нь өнөөдөр бодит дарамт болж хувирчээ. Шатхууны хангамжийн аюулгүй адил нэрийн доор улсын хурлаар 2 дахь удаага хэлэлцэж эхэлсэн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд барих агаарын хөлгийн түлш цэнэглэх байгууламжийн хэлэлцээр улс төрийн эдийн засгийн маргааны төвтөнд орж байна. Гаднаас харахад хямд бензин тогтвортой нийлүүлэлт гэсэн давуу талд хамгаалах мэт боловч цаанаа Монгол улс нэг их үүсвэрээс хэд хамааралтай болох эрсдэл улам нэмэгдлээ. Үүний зэрэгцээ нийлүүлэгч тал тухайн хамаарлаг ашиглан хэлэлцээрийг багцлж шийдвэр гаргалтад нөлөөлөх оролдлого хийж эхэлсэн байж болцсошгүй байна. Монгол Орос улбаны улсын засгийн газар хооронд хийсэн эхний хэлцээрийн хүрээнд А92 бензинийг дэлхийн зах зээлээс бараг 2 дахин хямд нойр авч нийлүүлэлтэд тасалдуулалгүй явж ирсэн. Энэ нь эдийн засгийн хувьд ашигтай мэт харагдагч нийлүүлэгч тал үүнийг барьцаа болгон ашиглаж эхэлсэн гэх болгоомжлол нэмэгдэж байна. Орос улбаны улсын тал 2 хэлцээр салангад хэмээн мэдэгдэж агаарын хөлгийн түлш цэнэглэх байгууламжийг барих гэрээг батлахгүй бол одоо мөрдөх газрын засгийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн нөхцөлд хүндрэл үүсэж болзошгүйг анхааруулах болжээ. Үндсэндээ Монгол улсын шатхууны хангамж зах зээлийн бус улс төрийн нөхцлөөс хамаарах эрсдэл бодитоор нүүрлээ. Одоо бүтээгдэхүүнээ бас тогтмол үнээр авж байгаа ийм ч одоо нөхцөл байдал байна. Тэгэхээр Оросын холбооны улс Монгол улсад бол сайн нөхцлүүдийг санал болгоод явж байгаа. Харин энэ хэлэлцээрийг одоо эцэслэн батлахад бол энэ онгоцны түвшний хэлэлцээр ч юм бол ижил үйлчилж одоо нэг мөр явах хэрэгтэй гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр энийг бол маш богино хугацаанд хэлэлцээ шийдвэрлээд явах нь Монгол улсад газрын засгийн бүтээгдэхүүний хангалт одоо найдвартай байх, цаашлбал үн ярих одоо ийм нөхцлүүд нь нээлттэй болох юм аа. Сүүлийн жилүүдэд Орос улбаны улс шатхууны экспорттой үе шаттай хориг тавьж ирсэн ч Монгол улс засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд эдгээр хоригийг тойрч гарч байсан. Харин одоо энэ давуу тал нь эсрэгээрээ шахалтын хөшүүрэг болж хувирч болзошгүй нөхцөл байдал үүснийг засгийн газар улсын хурлын түвшинд нууцлах сонирхолтой байна. Гэвч энэ хэлэлцээрийн төслийн эрсдлээс илүү улсынхаа шатхууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй явах нь чухал гэж улсын хурлын зарим гишүүн тайлбарлах. Нөгөө дэлхийн нийтийн түвшний хомстой холбоотой манайч одоо 98% л Оросоос авж байгаа. Ингээ энийг одоо баталгаажуулах юм одоо зайлшгүй шаардлагатай байгаа. Тэхийн тулд одоо сонгоцны түвшээ Оросоос авах энэ одоо яриа хэлцээгээ баталгаажуулаад хажуугаар нь бусад 92 дизель түвшүүдээ байнгын тогтмол авч явах 92-оо одоо нөгөө үнийн тогтворжуулсан байгаад байгаа шүү дээ, тий. Энийг одоо цааш нь үргэлжлүүлэх гэх юмчлээ одоо манай талд ашигтай байгаа учраас энийг одоо хэлцээ явахын зүйтэйгээд байнгын хорон дээр дэмжигдэл явчих. Ер нь бол одоо энэ агаарын хөлгийн хамгийн гол одоо зарлалыг нэмэгдүүлж үзвэл шатхуун байдаг. Тэгээд энэ байгуулагдсанаар манай улсын одоо иргэдийн гадагшаа одоо явах агаарын хөлгийн одоо зорчигчийн билетийн үн бол буурна гэж үзэж байгаа. За гişүүд бол янз бүрийн байр суурьтай байлаа. Гэхдээ одоо хоёр хөрчтэйг одоо найрсаг одоо ийм хамтын ажиллагаа ялангуяа энэ одоо нийт шатхууны одоо дэлхийн одоо хямрал болж байгаа энэ үед бол зохистой юм шийдвэрлэх гэж хүсэж байна. Ямар ч тач хэлэлцээрийн төсөл улсын хурлын аюулгүй байдлын байнгын орооны босхийг давж 63.2% буюу 19 гишүүн оролцсноос 12 гишүүн нь дэмжсэн. Энэ үеэр тухайн гэрээг яаралтай батлах шаардлага бий юу гэдэг асуудал маргаан дагуулсан. Зарим гишүүн түлш тасрах эрсдэл бодит гэж үзсэн бол нөгөө хэсэг нь энэ айдсыг ашиглан шийдвэрийг яаравчулж байна гэж шүүмжилсэн юм а. Өнгөрсөн 9 сарын хугацаанд өөрийн биеэр 5 удаа, Оросын улбаны улсын тал Монголд 1 удаа, 6 захимаар 3 удаа хуралдчихэж үндсэндээ сар болгон гэсэн үг тасралтгүй ярьж явсаар хагаад энэ одоо гэрээг 6 асуудлын 5-ыг нь Монголын саналаар өөрсдийнхөө саналаар томьёолуулж чадсан. Ганцхан асуудал үлдсэн тэр нь их хурлаар орж шийдэгдэх ёстой юм. Юу вэ гэхээр энэ гэрээг олон улсын гэрээ хэлцэл гэж хүлээн зөвшөөрнө шүү гэдэг утгатай л ийм заалт нь их хурлаар орох ёстой байгаа. Одоо ингээд та бүхэн маань дэмжиж гаргаж өгөхөөл бид нэр одоо Оросын улбаны улстай дараагийн засгийн газрын одоо төлөөний хүн ингээд яваад зураад ингээд их хурлаар ороод эцэслэгдэнэ. Хэлэлцээрийн төсөлд Монгол Орос улбаны улсын хамтран байгуулах агаарын хөлгийн түлш цэнэглэх байгууламж түүнийг дагсан маргааныг шийдвэрлэх арбитрийг анх Орос улбаны улсын талд төвлөрүүлэх саналтай байсан ч хэлэлцээний явцад Белорусийн худалдаа ажилтнуудын танхимын дэргэдэх олон улсын арбитрийг сонгохоор тохиролцсон байна. Гэвч шинжээчид үүнийг бодит баталгаахээс илүү хязгаарлагдмал өөрчлөлт гэж үзсэн. Эцэст нь Монгол улс өнөөдөр хямд шатхуун доктортой нийлүүлэлтийн төлөө стратегийн бие даасан байдлаар золиослох уу эсвэл олон их усүртэй хараа тус бодлого барих уу гэдэг сонголтын өмнө ирлээ.
хэллээ. Үндсэндээ түлшний асуудал инхүү зөвхөн эдийн засгийн биш, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах сэдв боллоо.